Хүндэт Каменск хотынхан минь. Би та бүхэнтэйгээ ахин хамт байгаадаа маш их баяртай байна. Гэвч одоо автобус зогссон байгаа тул би гэрлүүгээ ганцаараа явган явхаас өөр арга надад алга. Тэм учраас намайг гэрлүүгээ явах замд минь алахгүй, хүчнэтгэхгүй байхыг та бүхнээс хүсье. Ядаж өнөөдөртөө 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 16 настай Дана Илэнэх гэх охин Екатеринбург хотоос өөрийн амьдардаг Каменск Уральск хотод иргэн ирсэн байна. Охин галт тэрэгнээс 23 цаг үед буухад нь автобус зогссон байсан тэр гэрлүүгээ алхаж харихаар болсон юм. Даанагийн гэр нь вокзалаас 1 цаг орчим алхах зайд байсан ба орон сууцнуудын хороол дундуур явхаас гадна ойтой цэцэрлэг түрээлэнгэрч дайран явах байлаа. Орой болсон байсанд ганцаараа явгнаар туулах зам нь Данад эвгүй аюултай санагдсан байна. Эвгүй бодлуудаа үргээхээр тэр өөрийн Telegram сувагт бичлэг эхлэхэд үзүүлдэг энэ шүн өөрлөнд халтахгүй хөнөөхгүй байхыг хүссэн зурвасаа бичиж хошигнов. Зурвасаа нийтэлж дуусаад утсаа халаасандаа хийгээд гэрлүүгээ хотын харанхуй эзгүй гудамжаар алхаж эхэлсэн бөгөөд тунгуудалгүй түүний хошигнол аимшигт зөгнөл болсон юм. Дана охин тэр шин гэртээ хүрээгүй болох нь маргааш нь тодорхой болов. 8 дугаар сарын 9-ний өдрийн 20 цагт Данагийн ээж Инга охиноо сургаггүй болсон талаар цагдаад мэдэгдлээ. Энэ үед үзэгч танд яагаад 16 настай охин нь алга болоод цагдаад мэдэгдэх хүртэл бараг 24 цаг өнгөрсөнд гайхаж байгаа. Энэ талаар охины аав хэвлэлт хожим ингэж тайлбарлсан байдаг. Данагийн ээж тэр шин гэртээ байгаагүй. Цуслан дээрээ байсан. Бид хоёр тишээ болоод удаж байгаа тул би тусдаа амьдардаг. Маргааш нь буюу 9-ний өдөр ээж нь цуслангаасаа ирээд Данаг гэртээ байхгүй байгааг мэдэж залгасан ч холбогдож чадаагүй. Энэ үед ээж нь найз нартай нь холбогдсон Данаг асуухад тэд ч гэсэн 9-ний өглөөнөөс хойш охинтой минь холбогдож чадахгүй байгаагаа хэлсэнд ээж нь хэсэг хүлээж байгаад цагдаагийн газарт очсон ч тэндээ байцаагчийг цаг орчим мөн хүлээсэн. Хүлээлгэж ирсэн байцаагч өөр хэлц рүү очихыг түнд хэлснээр ээж нь ахин өөр цагдаагийн хэлцэд очиж тэндээ бас баахан хүлээж хугацаа алдаж байгаад байцаагчтай уулзахад тэнд мөн тоогоогүй. Тэнэж байгаад эргээд ирэндээ гихцүүл ээжд нь хэлсэн. Харин орой 20 цагийн үед хотын цагдаагийн төв хэлцэд ээжийнх нь өргөдлийг цагдаа нар анх хандсанаас нь нийт 5-6 цагийн дараа л хүлээг авсан нь тэр гэжээ. Төв хэлтэст хүлээн авсан даруйдаа шуурхаа хөдөлж охиныг эрен хайх ажлыг эхлүүлсэн юм. Энэ бүх хугацаанд ээж Ингад нь Данагийн найз залуу 18 настай Дмитрий тусалж байв. Охиныг эрен хайх ажил төдийлөн удаан үргэлжлээгүй бөгөөд 22 цаг хагас үед эрен хайх ажилд оролцож байсан нэгэн үнэрч нохоо аврагчлыг цэцэрлэг төрөлн дотор модон дунд замаас 10 орчим метрт байх хонхор газарт хөтлөн аваачсан юм. Тэр нүхэнд нь хажуугаараа тун өвөрмөц байдалтай Дана охины амьгүй цогц хэвтэж байхан тэр. Хожим тодорхой болсноор охин олдохоосоо 20 гаруй цагийн өмнө буюу өмнөх өдөр нь гэртээ харихаар явах замдаа нас барсан тогтогдов. Тэгэхээр тухайн өдөр Дана охинд яг юу болсон талаар тогтоохоор цагдаа болон охины ар гэрийнхэнд 8 дугаар сарын 8-ны өдрийн үйл явдлуудыг минут секунд бүрээр нь тогтоох амаргүй ажил гарсан юм. Хэргийн шалгалтын явцад ил болсон баримтцэлт бүрээр хариулт гэхээсээ илүү асуултууд улам нэмэгдэж байлаа. Бичлэгийн эхэнд дурсанчлан охин Екатеринбург хотоос өөрийн амьдардаг Каменск Уральск хотод иргэн ирсэн юм. Хэрэг явдал гарахаас 2 сарын өмнө буюу 2023 оны 6 дугаар сард охин 9 дугаар ангид төгссөн байсан гэжээ. Дана өөрийн мөрөөдлийнхөө дагуу багш болох гэж байсан ба Екатеринбургт багшийн коллежид элсэхээр бичиг баримтаа өгчихсөн байлаа. Тэр зөвхөн сургуультай биш, өөрийн бие даасан амьдралдаа ч идэвхтэй бэлдэж байсан юм. Дана сургуулийнхаа дотор байранд амьдрахыг хүсэхгүй байсанд байр түрээсэлж цагийн ажил хийж байрныхаа мөнгийг олох зорилготой байв. Охин хэрэг гардаг тэр өдөр оройтож хоттой ирсэн нь цагийн ажил нь оройтож тарснаас үүдэлтэй гэсэн юм. Дана тогтвортой орлоготой болтлоо аавыгаа байр түрээсэлтэн туслахыг хүссэнд аав нь зөвшөөрч хэрэг гардаг 8-ны өдөр түрээсэлж болох байрны зарууд үзэж охинтойгоо WhatsApp ашиглан энэ талаар бичиж байсан гэжээ. Охин хэдий өдөржин аавтайгаа чат бичиж байсан ч Каменск Уральск хотод оройтож очно гэдгээ огт хэлээгүй байна. Энэ талаар аав Александр нь хожим энхүү хэвлэлд ярьсан байдаг. Би Данаг Екатеринбургт байгааг нь мэдэж байсан. Гэвч хэдэн цагийн үед хотод ирэхийг нь мэдээгүй. Тэр ихэвчлэн 18 цагийн галт тэргэнд амжиж суугаад Каменскт 20 цагийн үед буугаад автобусаар гэрийнхээ гадаа ирчдэг байсанд би тэр өдөр энэ талаар асуухч толгойд ороогүй гэж харамсан хэлсэн юм. Охиныг ааваас нь гадна найз залуу Дмитрийн тэр өдөр тосож болох байсан ч тосоогүй байна. Дмитрий аавыг нь бодвол Данаг ганцаараа харж байгааг нь мэдэж байсан ч тэд муудалцсан байсанд тосоогүй гэв. Одоо бүгдээ вокзалаас эхлүүлэн Данагийн тэр оройн замд юу болсон талаар цагдаа нарын шалгалтын явцад тогтоогдсон зүйлстэй танилццгаая. Вокзалын хуваарийн дагуу Дана тэр орой 23 цаг тэг 1 минутанд галт тэрэгнээс бууж 23 цаг тэг 5 минутанд вокзалаас гарч ирэн
гэрийн зүгт явсан байна. Замдаа явж байхдаа охин өөрийг нь болж өгвөл хөнөхгүй байна уу гэсэн хошгинсон зурвасаа Telegram групптэй бичиж нийтлээд цааш гэрийн зүг явсан юм. Түүний явах ёстой нийт замын ихэнх хэсэг буюу 2 км орчим нь гэрэлтэй, зам харгуй сайтай орон сууцны хорооллууд дундуур байв. Даана энэ хугацаанд аавтайгаа чатласаар байсан ч хаана яваагаа хэлээгүй, нөгөөх нь ч асуугаагүй байна. Зарим их сурвалжуудад мууталсан ч гэсэн найз залуу Дмитритийгээ харьцаж байсан гэжээ. Үүний дараа охин явсаар хотын төвд ирж энэ үед аавдаа хариу бичгэд тохиромжгүй байна. Гэртээ очиод бичиж гисэн зүйл бичсэнд аав нь гэрийнхээ ойр орчимд яваа гэж бодсон талаараа хэлсэн юм. Энэ үед Даана Ленний гудамжнаас цэцэрлэг түрээлэн рүү эргэсэн байна. Энэ зам нь модон дундуур цэцэрлэг түрээлэн дотор явах зам бөгөөд гэртээ харих замыг нь хамаагүй товчилдог тул охин энэ замаар хаяа явдаг гэв. Энэ замаар явсаар Арарат гэх рестораны ойролцоо ирсэн үедээ тэр богино бичлэг хийж Телеграмд оруулсан ба өөрийн муу ёрлсон хошигнолоо үргэлжлүүлсээр байсан юм. Тэр үүнээс цааш холбоо тасарсан бөгөөд сүүлийнхээ энэ хошигнолд ингээд миний үхэл ирлээ гэх зүйл ярьжээ. Одоо энэ сүүлийн бичлэгийг нь үзцгээе. Смерть меня не стала, меня связь об этом рисует. Собака, не ешь меня. Не знаю. Собака, иди сюда. Бичлэгт Даана цэцэрлэг таарсан нохоог бичиж, ойд нохоотой таарснаар ингээд миний үхэл ирлээ, нохоо минь намайг битгий идэж гэх зүйл ярьж байна. Нохоотой таарснаас цааш зам нь гэрэлтүүлэхтэй байгаач хөнгүй дэл хөл газар бөгөөд 23 цаг 51 минутанд охин гудамжны хяналтын камерт өртөв. Камерын бичлэгт Даана зам гарч байгаа ба гарч ирээд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлж энэ үед түүнд гэрлүүгээ хүрэхтэн километр гаранцаа үлдсэн байгаа юм. Гэхдээ энэ замынх нь 500 орчим метр зай. Гэрэлтүүлэг муутай ой дундуур зам бөгөөд түүний энэ өдрийн туулах замаас хамгийн аюултай хэсэг нь. Энэ зам нь аюултайг охин мэдэж байсан ч түүнд үүнээс өөр явах зам байгаагүй. Зам гүүрэн дээгүүр гарах ба голыг гүүрээр гаталжуулж гэртээ очино гэжээ. Үүнээс хойш тэр хинтэж ахин холбоо тогтоогоогүй. Маргааш өдрийнхөө орой 21 цаг хүртэл охины утас нээлттэй байсан ч хинч дуудлагуудад нь хариу өгөхгүй байлаа. Өмнө дурсанчлан нохоотой таарч бичлэг хийсэн газраас буюу Арарат хоолны газраас километр орчим зайнаас алга болсноос нь нэг өдрийн дараа Даанаг олсон юм. Даанагийн олдсон газар замаас 10 м орчим зайд байсан гэжээ. Мод буттай газар байсан тул өдрийн цагаар хинч охины цогцыг хараагүй байх гэж үзсэн байна. Төд удалгүй шүүх шинжилгээний дүгнэлт гарч охин гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт танилцуулсан нь хэргийн маш ачаалттай хэсэг болсон юм. Хүн бүр яаж энэ нь байх боломжтой вэ гэж гайхаж байсан ба охиныг анх олдоход байсан Михаил гэгч сайн дурын эрен хагч дараах зүйлсийг хэвлэлж ярьсан байдаг. Охин хажуу талаараа хацар нь газар хүрсэн байдалтай хэвтэж байсан. Ер нь бол тийм хэвийн биш байдалтай гэсэн үг. Хэрвээ би өөрөөрөө төсөөлөхөд генет бэм нь муутсан байлаа гэхэд тийм байдалтай хизээч тийм газарт хэвтэхгүй байсан. Ер нь ямар ч эрүүл ухаантай хүн бие нь муутахад замаасаа гараад модон дунд ороод тэгж газарт хэвтэхгүй гэсэн зүйл ярьсан юм. Үүний дараа охины аав охиныхоо толгой дух хэсэгт хөхрөлт болон баг зэргийн шалбархаанууд олсон талаараа ил болгосон ч цагдаа хүчнийхээ энэ талаар ямар ч тайлбар хэлээгүй байна. Шүүх шинжилгээний дүгнэлт ийм гарсны дараагаар мөрдөгчд охины зүрх генет хаагдсан байх гэсэн таамаг дэвшүүлж байсаас гадна амиа өгүүлсэн байх гэсэн таамагч цохуулгаж байлаа. Задлан шинжилгээний дүгнэлтэд Даанаг мэддэг найз нөхөд ар гэрийнхэнгээд хинч итгэхээс татгалзаж байсан юм. Даанагийн богинохон амьдралд нэг ч удаа түүнд ямар нэгэн хууч өвчин эмгэг илрүүлж байгаагүй. Эмнэлэгт хэдэн удаа очиж байсан нь хоолны хорлого юм уу ханиад томол туссан шалтгаанаар байсан гэжээ. Цагдаа нар хэдийгээр охин яг яаж амиа хорсон байж болох талаар тодорхой таамаг дэвшүүлээгүйч ойр тойрныхнууд мөн энэ таамгийг эрс эсэргүүцэж байна. Охины гэрийнхэн түүнийг амьдралынхаа эхний гараа дээр сэтгэл догтлон зогсож байсан. Дуртай мэрэгчлээ эзэмшихийн тулд хүссэн сургуультай орж өөрийн хүснээр амьдрах амьдрал нь эхэлж байхдаа тийм зүйл хийнэ гэж огт бодохгүй байна гэсэн юм. Хэдийгээр эцэг их хоёр нь тустай байсан ч ар гэрт нь мөн ямар нэгэн асуудал огт байгаагүй гэв. Мөрдлийн явцад цагдаа нар хөршүүдээс нь тэдний гэрийн нөхцөл байдлын талаар асуусан бөгөөд хөршүүд нь бүгд тогтоо томоотой айл. Даанаг томоотод даруй төлөв охин байсан гэж мэдүүлцгээжээ. Орчин үед цагдаа нарын бас нэгэн зайлшгүй шалгадаг зүйлсийн нэг бол хохирогчдын сошиал сүлжээнүүд юм. Тэндээс ямар нэгэн ноцтой асуудлын сэжим эсвэл амиа хорлолтныг нотлох ямар нэгэн зүйлс олддог байна. Охин Орос алдартай контактыг бараг ашигладаггүй байсан бол Instagram хуудсандаа идэвхтэй зураг бичлэг оруулдаг байсан юм. Тэндээс ч түүнийг амиа өгүүлтгсэн байхыг батлах ямар нэгэн зүйл олдсонгүй. Хэрвээ охин ужиг хууч өвчнгүй амиач өгүүлэх шалтгаан байгаагүй бол бас нэгэн хувилбар үлдэж байгаа нь ямар нэгэн хүчтэй үйлчлэлтэй мансууруулах бодис хэрэглэж түүндээ хордож нас барсан гэх хувилбар.
Задлан шинжилгээний дараагаар хэвлүүдэд цацгдсан мэдээлэлээр үнэхээр охины биеэс нийлмэл гарал үүсэлтэй буюу синтетик бодис их хэмжээгээр илэрсэн гэцгээж байлаа. Мөн задлан шинжилгээгээр уушиг нь хавандсан байсанг тогтоосон юм. Охинг мансуурсан байсан гэх таамаглалд аав нь мөн өөрийн гисэн няцаалтыг хийсэн нь өдөржин бит хоёр уцаар ярих эсвэл чатаар харьцаж байсан. Даана надад харин би түнд олсон түрээсэлж болох байрныхаа мэдээллийг явуулж энэ талаар ярилцаж байлаа. Би хэн нэгэн мансуурсан байдалтай байхдаа эцэг эхтэйгээ харилцаад байр сонгох чухал асуудлаа идэвхтэй ярилцаад байна гэж бодохгүй байна гэж аав Александр нь хэвлэлд хэлсэн юм. Өөр бусад ойр дотныхнож Даана мансуурхан бити хэл арх тамхич хэрглэж байгаагүй. Эрүүл амьдралын хэм маягтай охин байсан гэцгээж байв. 9-р сард Комсомолын үнэн сонинд энэ талаар нийтлэл гарсан нь тэд өөрсдийн мөрдлөгийг явуулж үр дүнгээ танилцуулан боломжит таамагаа дэвшүүлсэн байлаа. Тэд охиныг хордож нас барсан гэх хувилбарыг дэмжиж байсан ч мансууруулах бодис биш энергийн ундаанаас хортсон байх гэсэн таамаг дэвшүүлсэн юм. Тэд Данагийн найзаас нэгэн бичлэг олсон нь охин нас бардаг өдрөө буюу 8-р сарын 8-ны өдөр Екатеринбург хотод явж байхдаа бичиж түүнд илгээсэн бичлэг байжээ. Уг бичлэгт охин өглөө нь галт тэргийн цуухаас өмнө хагас литр лимонтой энергийн ундаа уусан. Харин галт тэрэг дотор ахин 1 сав лаймтай энергийн ундаа уусан. Одоо ч бас нэгийг ууж байна гэд түүнийгээ бичлэгт үзүүлсэн байв. Цагдаа нар сэтгүүлчдийн мөрлөгийг хүлээн авч охины энергийн ундаа авсан дэлгүүрээс түүний авсан ундаануудын ижил төрлүүдийг нь хураан авсан юм. Та бүхэнд чанартай пажаманы Kigumi брэндийг санал болгож байна. Бичлэгийн доор үлдээсэн вебсайтаар зочилж таалагдсан амьтдын пажамагаа 24 цагийн дотор хургуулan аваарай. Үүний дараа цагдаа нар охины задлан шинжилгээгээр ил болсон зүйлсээс заримыг нь хэвлэл танилцуулсан байна. Охины цуснаас маш их хэмжээний кофеин олдсон. Энэ нь ямар нэгэн өөр бодистой хавсран үхэлд хүргэсэн байх боломжтой гэжээ. Ер нь цусны дахь кофеины өндөр хэмжээ дангаараа хүний үхлийн шалтгаан болох боломж том багтаа гэдэгч. Тухайн хүний өөрийн биеийн онцлог бас нөлөө үзүүлнэ гэдэг байна. Охины цуснаас ямар нэгэн бодисын уул мөр олдсон. Цагдаа нар хордлого гэд нарийн шинжилгээний үр дүн хүлээхэд мөрлөгийг зогсоож болох байсан ч нэг зүйл тэднийг амар тайван байхгүй байлаа. Тэр нь Данагийн ойр орчмоос түүний гар утас огт олдоогүй явдал юм. Мөн үүнээс гадна Данагийн нөгөө муу ёрлсон нийтлээ бичсэн телеграм сувг нь тэр чигтээ хаагдсан байсан явдал бөгөөд түүний дагагчт нь ч алга болсон байлаа. Тэгэхээр хэн нэгэн охины утсыг авч дотор нь байх телеграм группийг устгасан гэсэн үг. Гар утсаас нь гадна тэр орой явж байхдаа хийсэн бичлэгт нь харагдаж байсан Данагийн барьж байсан бичиг цааснууд ч олдоогүй. Хэн нэгэн хүн охины үхэлд оролцоотой байх гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Энэ хэрэг маш нууцлаг учир битүүлэг байсан тул Apple компани хүртэл мөрдлөгт тусалж утас нь хаана байгааг тодорхойлоход туслахар болсон юм. Мөрдлөг үргэлжилж байх явцад эрлийн багийнхан Данагийн цогц олддог газрын ойролцоо түүний гар утсыг хайж байлаа. Охины аав хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр идэвхтэй ярьж цагдаа нарын ажил хангалтгүй байна гэж шүүмжилж байсанд хэргийг хотын цагдаа нараас авч мужийн цагдаа нарт даалгасан юм. Данагийн аавын санаачилсан охины тэр оройн явсан зам дагуух бүх боломжит камерын бичлэгүүдийг шалгах ажил амжилттай болж тэр бараг тухайн орой охиныхоо явсан бүх зам маршрутуудын камерын бичлэгүүдийг олж цуглуулж чаджээ. Энэ бүх бичлэгэд цуглуулж дүгнээд тэр орой Данагийн араас шахуу дагаад байгаа мэт явж байсан дугуйтай нэг олж тогтоосон байна. Тэр итгэхэд дугуйтай хэрнээ маш удаан явж охиныг огт гүйцэхгүй байсан ба зарим үед ямар ч хэрэггүй тойргүй тийм зайгаа барьж байсан нь бичлэгээс тодорхой болсон юм. Заримдаа тэр итгэхэд өөрөөс нь болон Данагаас өөр хүн тухайн үед эргэн тойронд нь байгаа эсхийг харж байгаа мэт эргэн тойрноо харж байгаа нь бичлэгт үлджээ. Эдгээр камерын бичлэгүүдээ охины аав цагдаа нарт өгч тэд нэгнгүү судалж дугуйтай этгээдийг Конавины хөшөөнөөс эхлэн охиныг дагсныг олж тогтоосон байна. Данаг хөшөөний дэргэдүр өнгөрөхөөс өмнө өнөөх итгэхэд дугуйтайгаа хөшөөг тойрон сэлгүүцэж байсан бөгөөд охиныг түүгээр явж өнгөрөхөд анзаарч араас нь явсан болж таарав. Одоо тэр бичлэгийг үзцгээе. Тэгдэг цаг 17 минутанд өнөөх дугуйчин гудамжны камерт дахин өртөв. Тэр дугуйгаа унахгүй төрж явсан бөгөөд алхах биш бараг гүүж байгаагаар нь яарч байсан гэж үзэж болохоор байлаа.
өөр бусад камерын бичлэгүүдийг шалгаж нууцлаг дугуйчинг анх хаанаас хөшөөтэй талбайдар гарч ирсэнг тогтоох ажил хийгдэж удалгүй энэ нь тодорхой болсон юм. 8 дугаар сарын 8-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр дугуйчин анх 22 цаг 50 минутын үед буюу бид бүгдийг мэдэж байгаашлан Данаг вокзал дээр буухаас ч өмнө хотын нэгэн камерт дугуйтайгаа өртсөн байв. Тэгэхээр анх камерт өртсөн тэр хавьд орон сууцнууд олонтой тул дугуйчин тэндээс холгүй амьдардаг байх гэж үзсэн юм. Хожим тэр оройно тэг цаг 40 минутын үед дугуйчин иргэн ирж байгаа нь мөн камерт өртсөн байлаа. Энэ түүнийг Данагийн хожим олддог цэцэрлэгт хүрээлэнгийн хавьд сүүлд камерт бичгснээс 20 минутын дараа гэсэн үг. Дугаар сарын 29-ний өдөр бичлэгүүд анх охины ааваас цагдаа нарын гарт ирэх үед эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Цагдаа нар с жиг бүхий дугуйчин хайж байх үед Данагийн аав түрүүн үзүүлдэг бичлэгүүдийг интернетээр түгэж хотынхныгоо с жиг бүхий этгээдэг олоход нь туслахыг хүсэж байв. Каменск хот жижиг хот тул дугуйчин удаан хайх шаардлага гарсангүй. Хайж эхлээд л маргааш нь буюу 30-ны өдөр баривчилсан юм. Нууцлаг дугуйчин нь 34 настай Эдвард Голиков гэгч болж таарсан бөгөөд тэр турба хоолойны үйлдвэрт ажилладаг нэгэн байлаа. Тэр ганц бие нилээд хаалттай байрын нөхөр болж таарсан байна. Эдвард өмнө нь машин хулгайсан хэрэгээр ял эдэлж байсан нэгэн гэжээ. Цагдаа нар Эдвардын тухайн өдөр өмсөж явсан хувцснуудыг болон унаж явсан дугуйг шинжилгээнд явуулж өөрийг нь полиграфаар үнэн ярьж байгаа эсхийг нь шалгасан юм. Эхлээд Эдвард гэрчгэж явж байсан ба 8-ны өдөр ямар ч эмэгтэйг анзаараагүй. Тэр дундаа хэнийг ч тэгэхэд дагаагүй. Дагсан мэт араас нь явсан бол зүгээр л тохиолдол гэсэн зүйл ярьж байжээ. Гэвч төд удалгүй шалгалтын явцад Эдвард Данагийн утсыг хаана байгааг мэднэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Эдвардын хэлснээр тэр гэрлүүгээ харж яваад биеийн муудаж эхэлсэн Данаг харсан гэсэн бөгөөд түүний хэлснээр охин өөрөө хожим олддог газар руугаа орж хэвтсэн гэв. Энэ үед хэрхэн биеийн муудаж байгааг харж байсан Эдвард охиныг үнтэй уцтай байгааг харж утсыг нь аваад явсан. Охинд өөрт нь хүрээчгүй гэсэн зүйл ярьсан юм. Хожим охиныг нас барсан гэдгийг мэдээгээр дуулаад хүн амны хэрэгт сэрдэгдэнэ гэж айсан тул утсыг нь газарт булсан гэж мэдүүлсэн байна. Харин үүнээсээ хэдхэн хоногийн дараа Эдвардын өмгөөлөгч Эдвардыг тэр шөнө утсыг нь олж газраас аваад тэр даруй холгүй хайсан гэж мэдүүлгээ өөрчлөн ярьж эхэлсэн байдаг. Эдвардын мэдгэлийн дагуу утсыг нь хайсан гэх газрын ойр хавьяас Данагийн гар утсыг цагдаа нар олсон юм. Энэ үед Эдвард Голиков албан ёсоор гэрчээсээ сэжигтэн болон хувирсан байна. Хэдий утсыг нь авсан ч тэр өөрийгөө Данагийн хүлд ямар ч хамаагүй гисэр байв. Эдвардын өмгөөлөгч түүнийг хорьж шалгуулахгүй гэрийн хорионд шалгуулахыг хүсэж байсан ба Эдвард охиныг унаж байхыг нь хараад согтуу гэж бодон очоод гар утсыг нь аваад явсан нь үнэн. Тэр гар утсыг нь хулгайлсан үйлдэлд бол буруутай. Гэхдээ тэр охиныг хөнөөх байтугай огт хуруугаараач хүрээгүй. Задлан шинжилгээний хариуч гадны нөлөөгүй гэсэн бистэй гэж мэдэгдэж байлаа. Гэсэн хэдиж шүүх түүнийг баривчилж 10 дугаар сарын 10 хүртэл саатуулж шалгах тогтоол гаргав. Өмгөөлөгч нь Эдвардыг буруугүй. Цагдаа нар олон нийтийг тайвшруулах зорилгоор л гэмгүй хүнийг саатуулах хэмэж байсан ч яагаад тэр Данаг дагсан? Дагаагүй юм бол яах гэж тэнд явж байсан? Яагаад харсаар байхад нь биеийн муудан унаж байгаа охинд түргэн дуудаж туслахын оронд гар утсыг нь аваад явсан бэ гэх мэт асуултуудад харин өмгөөлөгч нь огт хариулт хэлсэнгүй. Гэвч охины утсанд хийсэн шалгалтаар Данагийн зургийг яг олддог байдалтайгаар нь хэвтэж байхад нь өөрийнх нь уцаар тэр үед авсан нь утаснаас нь олдсон гэрэл зургаар тодорхойлсон байна. Тэгэхээр ухаангүй хэвтэд амьсгал хурааж байгаа охиныг олоод Эдвард уцаар нь өөрийнх нь үхэж буй зургийг дарсан болж таарав. Ахин хэсэг хугацааны дараа шалгалтын явцад Эдвард Голиков өөрийгөө охиныг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрч охиныг анх харахад таалагдсан тул араас нь дугуйтаа яваад яг цэцэрлэгт хүрээлэнд явж байхад нь дугуйгаа модон донд нуугаад хойноос нь очоод танилцах хүсэл тавьсан ч охин түүний зүгт хараач үгүй тул гараас нь чирж мод руу оруулсан гэжээ. Эхлээд охин юу болоод байгааг ойлгоогүй шинжтэй. Огт орилоогүйч 5 секунд орчмын дараа Дана орилоод эхэлсэнд хүн сонсчихно гэж айсандаа хоолойг нь боож санамсаргүй хөнөөсөн. Дуун гарахаа байхад л нас барсныг нь мэдсэн гэж тэр ярьжээ. Энэхүү Эдвардыг хэрэгээ хүлээснийхэн дараа охины цогцод ахин шинжилгээ хийхээр булшиг нь хөндсөн ба түүгээр боомлон хөнөөгцөн гэдгийг нь тогтоогдсон байна. Гэхдээ анхны удаа шүүх шинжилгээгээр гадны нөлөөгүй гэж дүгнэлт гаргаж байсныг санах юм бол сэжигтэн итгээд хэрэгээ хүлээж яаж хөнөөснөө өөрөө хэлсний дараа шүүх шинжилгээгээр ч гэсэн яг тийм маягаар нас барсан байна гэж дүгнэлтээ өөрчилсөн бас ажиргалтай. Эдвард хэрэгээ хүлээсэн ч дараа нь үүнийгээ үүсгэж цагдаа нарын дарамттор хэлгэснийг л хэлсэн гэж мэдэгджээ. Хэдийгээр Оросд ихэвчлэн болдогчлон түүнийг цагдаа нар дарамтласаар байгаад хэрэг хүлээлгсэн байж болохоор байгаач Эдвард өөрөө хэтэрхий сэжигтэй үйллүүд гаргасан, охиныг дагсан, гар утсаар нь зургийг нь хүртэл дарсан зэрэг нь гүтгэгдсэн гих таамаглыг төдийлөн үнэмшилтэй бас болгохгүй байна.
Хамгийн сүүлд буюу 2024 оны 4-р сарын 10-ны өдөр гарсан мэдээгээр шалгалт үргэлжилж байгаа. Удахгүй шүүх хурал болно гэсэн байна. Хэрэгээ хүлээсэн Эдуардад бүх насаар хоригял төлөвлөсөн гэжээ. Дана охины хэргийн талаар шинэ мэдээлэл гарах үед болон шүүх хурлын дараа хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар эргэн мэдээлэх болно. Энэ хүрээд өөрийнхөө үхлээ зүгэнсэн Дана охины хэрэг төгсөж байна. Удахгүй шинэ бичлэгээр бүгдээрээ эргэн уулзалт болно. Баяртай.